агуулгыг тодорхойлоод хоёр хэсэгтэй байх юм. Юуны өмнө нэгдүгээрт одоо байгаа бүтэц захимжилтын одоогийн нөхцөл байдал энийг цаашдаа яаж шийдвэрлэх арга зам шийдлийн талаар байх болно. За тэгэхээр прокурорын байгууллагын бүртгэлийн системийн талаар юуны өмнө эхлээд мэдээлэл өгье. Тэгэхээр Улсын ерөнхий прокурорын газар Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад прокурорын байгууллагын үйл ажиллагаанд мониторингийн тогтолцоог эхжүүлэх гэсэн энэ төслийг 2008 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энийг ямар үе шаттай яаж хэрэгжүүлсэн бэ гэхээр 2008 оноос эхлээд Германы энэ хуулийн байгууллагуудын бүртгэлийн системийн тогтолцоотой очиж танилцсан, судалгаа хийсэн, техникийн нөхцөл байдлуудаа сайжруулж асуудлаа шийдвэрлсэн. Өөрөөр хэлбэл прокурорын байгууллагуудын бүх нэгжүүдэд шилэн кабелаар холбож техник тоног төхөөрөмжийн асуудлаа эхэлж шийдвэрлсэн. Германы нөхцөл байдлыг судалсан. Тэгээд IT Zone компаниар програм хангамжийн ажлыг хийлгэж 2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн энэ системийг хэрэглэж хэрэгжүүлж явж байна. Өнөөдрийг хүртэл 10 жил. Тэгэхээр энэ хэрэгжүүлэх явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бол эрүүгийн хууль тогтоомжийн өөрчлөлттэй холбоотойгоор энийг тогтмол хөгжүүлэлт хийгдэж явдаг өөрчлөлт. Өнөөдрийг хүртэл хөгжүүлэлт хийгдэл явж байгаа. Тэгэхээр энэ бүх цаашдаа хуулийн нэмэлт өөрчлөлт бүрд энэ өөрчлөлт хөгжүүлэлт дахин хийгдэл явах боломжтой. Тэгэхээр энийг өнөөдрийг хүртэл Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсээр л явж байна. Өнөөдөр энэ хоёр эрхэм мэнд сууж байна. За одоо прокурорын байгууллагын хэмжээнд ийм бүртгэлийн системүүд хэрэглэгдэж байгаа юм. Юуны өмнө энэ хуулийн байгууллагуудын цахим мэдээллийн нэгдсэн сан энэний талаарх эрх зүйн баримт бичих нь Улсын их хурлын 2015 оны 7 дугаар сарын Улсын их хурлын хууль зүйн байнгын орооны тогтоол 3 дугаарт дурддагдж байгаа тэр зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн систем нь 2019 оны мөн Улсын их хурлын хууль зүйн байнгын орооны тогтоол гэсэн энэ баримт бичгүүд дээр суурилж энэ системүүдийг бий болгож явж байгаа. Архив албан хөтөлбөрийн нэгдсэн систем буюу ERP систем гэдэг цахим сургалт энэ систем маань прокурорын байгууллагын дотооддоо хэрэглэгддэг систем. Дөрөвт дурддагдсан цахим сургалтын нэгдсэн систем бол нийтэд мэдээлэл хүргэдэг ийм систем байна. За Улсын их хурлын хууль зүйн байнгын орооны шийдвэрээр хуулийн байгууллагуудын нэгдсэн сангийн ашиглалт хэрэгжилтийг Улсын ерөнхий прокурорын газар ингэж хариуцж явдаг юм. Одоо өнөөдрийг хүртэл. Тэгэхээр энэ системд шүүх прокурор цагдаагийн байгууллагын мөрдөх нэгж бүтэц мөрдөх хэрэгхүйн нэгж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага холбогдсон байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг мөрдөх хэрэгхүйн 3 байгууллагаас авилгатай тэмцэх газар болон тагнуулын байгууллагын мөрдөх хэрэгхүйн нэгжүүд энэ бүртгэлийн системд нэгдээгүй. Энэ мэдээллийн сангийн тоног төхөөрөмж дата төв дээр байрлан төрийн холбооны нэгдсэн системд сүлжээнд холбогдсон. За техникийн үзүүлэлт өнөөгийн нөхцөл байдал серверийн хүчин чадал багтаамж боловсон хүчний асуудлын талаар би цааш дэлгэрэнгүй ярих учраас энийг ингээд орхив. Энэ нэгдсэн санг одоо яаж ашиглаж байна вэ гэхээр цагдаагийн байгууллагын мөрдөх хэрэгхүйн нэгж гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч бүртгэдэг. Бүртгэсэн мэдээллийг прокурор цахим хэлбэрээр шилжүүлнэ. Прокурор энэ бүртгэлийг цааш яаж үргэлжлүүлж явах вэ гэхээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон прокурорын шийдвэрүүдийг бүгдийг бүртгэнэ. Энд гэмт хэргийн дугаар олголтоос ахуулаад хянан шийдвэрлэх ажиллагааны бүхэл үйл ажиллагаа прокурорын шийдвэрүүд гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах шалгах ажиллагаа татгалзах хэрэг бүртгэлтийн хэрэгнээс татгалзах хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн байцаалтын ажиллагаа хэрэг бүртгэлтийн ажиллагаа шүүгч шилжүүлэх хэргийг хаах хэрэгсгүй болох бүхий л бүртгэл энд хийгдэнэ. Гэтэл ингээд яллах дүгнэлт үйлдсэн хэргийн мэдээллийг шүүхийн сахим систем рүү шилжүүлнэ. Шүүхтэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх бүртгэл үргэлжилж хийгдээд
шүүхийн шийдвэрийг бүртгэн. Ингээд энэ мэдээллийг шүүхийн шийдвэрийн талаарх бүртгэлийг прокурорын байгууллагт мэдээж энэ захим системээрээ буцаад шилжүүлнэ. Эцэслийн шийдвэрлсэн хэргийн талаарх шийдвэр мэдээллийг шүүхийн шийдвэр үүсгэх байгууллагт шилжүүлнэ. Шүүхийн шийдвэр үүсгэх ажиллагаа ял идлүүлэх ажиллагааны бүртгэлийг бүртгэн. Гэхдээ энэ мэдээллийг эргээд прокурорт шилжүүлдэг. Энэ бүртгэлийн нэгдсэн систем маань нэг дутагдaltaй тал болж харагдаж байгаа. Хойноос нь явчих. Дараагийнх нь шүүхтэр ял шийтгүүлсэн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын нэгдсэн мэдээллийн сан руу шилжүүлэх ажиллагаа энд бас орхигдсон байна. Прокурорын байгууллага дээр бүртгэж байгаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, ялангуяа мөрдөн шалгах ажиллагааны бүртгэлүүд маань цагдаагийн байгууллагын системийн дотоод бүртгэлтэйгээ давхцсан. Мөрдөгч өөрөөр хэлбэл хянан шийдвэрлэх ажиллагаагаа тэнд өөрийн бүртгэлийн системд бүртгэдэг, прокурор мөн давхар бүртгэдэг. Ийм тогтолцоотой байна өнөөдрийн байдлаар. Тэгэхээр энд мөрдөх хэрэггүй байгууллага болон прокурорын байгууллага хоёрын дунд бүртгэлийн системийн үйл ажиллагааны давхардал бий болчихсон. Энэ хэсэгт яагаад хуулийн байгууллагуудын нэгдсэн систем гэсэн үгийг оруулж ирээд өмнөх хэсэгт яагаад нэгдсэн сан гэж үгээр яваад байна вэ гэдгийг. Тэгэхээр одоо нэгдсэн сан гэдэг хэлбэрээр үйл ажиллагаа явагдаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн мэдээлэл дамжуулах суу. Цаашдаа бүртгэлийн систем гэж байснараа энэ хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдох боломжийг бий болгоно гэж үзэж байна. Тэгэхээр одоо байгаа нэгдсэн сүлжээнд холбогдсон энэ байгууллагуудаас гадна мөрдөх хэрэггүй хоёр байгууллага мэдээж энэ дээр нэмж холбогдох шаардлага байна. Зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд ярьж байна. Дээрээс нь шүүх шинжилгээний хүрээлэн хууль зүйн тусалцааны төв бас өөртөө бүртгэлийн систем бий болгочихсон байна. Энд улсын өмгөөлөгч нар ажиллаж байна. Дээрээс нь улсын бүртгэлийн байгууллагыг энэ системд дахиад холбочвол мэдээллийн хүртээмжтэй байдал нь илүү нэмэгдэх бололцоо бий болох юм. Эхний хэсэг маань ингээд үндсэндээ одоогийн байгаа бүртгэлийн системийн маань талаар ингээд авч үзэхлээр энэ бүртгэлийн байгаа энэ одоогийн өнөөгийн нөхцөл байдал маань зөвхөн бүртгэл хяналтын системийн хэлбэрээр өнөөдрийг хүртэл хөгжиж бий болж явсан байна. Тэгэхээр цаашдаа яах вэ гэхлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шийдвэрийг нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх гэх мэт энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бүхэлд нь захимжуулах хэрэгцээ шаардлага бий болоод байна. Тэгэхээр энэний арга замыг яаж явуулах ёстой вэ? Захим авцад хэрэг гэдэг асуудал гарч ирж байна. Юуны өмнө энэ дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг захимжуулахад нотлох баримтаар тооцох үнэлэх ажиллагааг эрх зүйн орчныг бий болгох шаардлага бий болж байна. Өөрөөр хэлбэл энэ ажиллагаануудын талаар ярьж байгаа хянан шийдвэрлэх ажиллагаануудын 3 төрлийн ажиллагааг бид дурдж энээс цааш нэмэгдээд олон ажиллагаанууд бий болох боловч эндээс онцлох хамгийн түгээмэл хэрэглэгдэж болох 3 ажиллагааг дурдж. Нэгдүгээр төрийн үйлчилгээний системүүдээс авч байгаа захим мэдээллийг боловсруулж нотлох баримт болгох. Хоёрдугаар төрийн байгууллагуудын мэдээллийн санг ашиглаж боловсруулж нотлох баримт болгох асуудал. Гурав дахь хэсэгт нь гадаадын төрийн байгууллагын албан ёсны вебсайт захим хуудсанд байгаа мэдээллийг боловсруулж нотлох баримт болгож болох уу гэдэг асуудлуудыг хөндөж тавих хэрэгцээ шаардлага нэгэнт бий болчиход байгаа. Гэхдээ энэ тухайлбал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16-гийн 6 дугаар зүйлд нотлох баримт гэдгийг яаж хавцлах хэрэгт нотлох баримт болох вэ гэхлээр төрийн байгууллага албан тушаалтны баталгаажуулсан бол шууд нотлох баримтаар тооцогдох зохицуулт бий. Тэгэхээр өнөөгийн жишээлбэл хур дан системээс авч байгаа мэдээлэл авалгаануудыг хавцас хэрэгт хийж байгаа боловч хэн гэдэг мөрдөгч ямар цахим төхөөрөмжнөөс тэрийг татаж авч хэрэг тавсаргаж байв гэдэг нь харагдахгүй байна. Тийм учраас энэ дээр цахим гарын үсэг нөгөө тоон гарын үсэг ч юм уу эсвэл тэр дөрөв дэх хэсэгт бичсэн байгаа тэр ямар нэгэн нөгөө баталгаажуулж байгаа хэлбэрийгээ тэрэн дээр тусгаж хавцас хэрэг тавсрах юм хэрэгцээ байгаа юмаа гэдгийг санаа болгож оруулж байна. Цахим орчин дахь мэдээллийг боловсруулж нотлох баримтаар тооцох, үнэлэх энэ үйл ажиллагаа маань ийм хэмжээнд авч явах
шийдвэрлэх шаардлага хэрэгцээ бий болчиход байна. Цахим орчин дахь хэрэг хянан шийдвэрлэх ажил байна. Нотлох баримт цуглуулах, бичгээр нотлох баримт цуглуулахаас гадна цахим орчноос нотлох баримт цуглуулж бэхжүүлэх. Энэ ажиллагаа цахим хавцаст хэрэг гэсэн цогц асуудал. Ингээд цахим их сурвалжаас авсан цахим хэлбэрийн нотлох баримтуудыг тоон хэлбэрийн нотлох баримтуудыг яаж үнэлж шийдвэр гаргахтаа хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал. Тэгээ эцсийн шийдвэр нь цахим хэлбэрээр агуулгаар байж болох уу гэдэг асуудал. Тэгэхээр энэ бүгдийг цогцоор нь шийдвэрлэх хэрэгцээ шаардлага бий болчиход байна гэдгийг хөндөж тавьж байна. За 3 дахь хэсэг нь мэдээлэл дамжуулах аюулгүй сувгийн тухай асуудал. Бодит байдал дээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч прокурорууд, прокурор шүүгч нар, шүүгчийн туслах прокурорууд, эсвэл шүүгчийн туслах шүүгчтэйгээ прокурорын туслах ажилтан прокурортойгоо ингээд нотлох баримт мэдээлэл, баримтат мэдээллүүдийг дуртай интернет суугаараа дамжуулж байна. Тэгэхээр бодит байдал дээр байгаа энэ фактыг хууль ёсны зөв арга замд нь шилжүүлэхгүй бол цахим шилжилт гэдэг маань утга агуулга нь бас үр дүнгүй зүйл болох гэдэг. Тэгэхээр энийг хориглох бус нэгэнт амьдрал дээр байгаа зүйлийг хавцаст хэрэг 30-40 хавцастаа эсвэл 250-аар дугаарлагдаж өгдөгдсөн 100, 200, 300, 400 хавцаст хэргийг ингэж болохгүй. Тэгэхээр энийг хялбар сувгыгаа хууль ёсны зөв арга зам харилцааны хэрэгсэл бий болох шаардлагатай. Энэ цахим хавцаст хэрэг гэдэг зүйлтэйгээ очиж уялдаж холбогдох шийдвэрлэх арга замын маань эхлэл болох юм а гэдэг санаа хэлж байгаа. Шийдвэрлэх арга зам нь юу байж болох вэ? Зохион байгуулалтын асуудал, төсөв санхүүгийн асуудал, хүний нөөцийн асуудал байгаа юм. Тэгэхээр байгууллага тусвар өөрөөсөө бие даасан бүртгэлийн системтэй байх нь үйл ажиллагааны хийдэл давхардлыг бий болгож байна гэдэг санааг маань цагдаагийн байгууллагын төлөөлөл маань ярьсан. Энэ бас нэгдсэн систем бий болсноор энэ асуудал маань бас шийдвэрлэгдэх боломжтой байх юм а гэдгийг хэлж. Хоёрдугаар төсөв санхүүгийн асуудал маань хамгийн энэ хуулийн байгууллагуудад шүүх засаглалын эрх хэрэгжүүлдэг байгууллагуудад маань хамгийн байнгын хомсдолтой байдаг асуудал. Тэгэхээр зардлын давхардлыг бий болгож байгаа нэгдүгээр үр ашигтай хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд төсөв санхүүгийн асуудал чухал хэрэгцээтэй байна. За дээрээс нь мэдээлэл технологи, програм хангамж, нууцлал, аюулгүй байдлын чиглэлээр энэ мэрэгсэн боловсон хүчний ажилуулахад төрийн албаны цалингийн системээр ажилуулахад боломжгүй байна. Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний салбарын ажилтнаа эсвэл төрийн захиргааны албан тушаалтнууд болж ажиллана. Гэтэл эдгээр ийм хүмүүсийн маань цалин хэдий хэмжээнд билээ. Дээрээс нь энэ дээр нэг зүйлийг нэмж хэлэхэд дахин дурддагдаад байгаа төрийн албан агчдын маань сэтгэлгээний асуудал бас. Сэтгэлгээний шинжилэл энэ цахим хавцаст хэрэг, цахим мэдээллийг нотлох баримт болгож үнэлэхээс ахуулаад энд сэтгэлгээний өөрчлөлт маш чухал байгаа юм. Нэгдсэн системийг ингэж хэрэгжүүлснээр иймэрхүү асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой. Нэгдүгээр бүртгэлийн давхардал хийдэл алга болно. Програм хангамжийг хөгжүүлэх асуудал тогтвортой тасралтгүйгээр шийдвэрлэгдэх боломжтой болно. Мэдээллийн сан, сервер, тоног төхөөрөмжийн багтаамж нэмэгдэн, техникийн хүчин чадал тогтмол сайжрах боломжтой. Тэгээд энэ хамгийн чухал зүйл хэвийн ажиллагаа гэдэг зүйл чухал, аюулгүй байдал гэдэг зүйл хамтдаа байх ёстой. Энийг програм хангамжийн асуудал хариуцсан бүтцийн нэгж хийх боломжтой гэж үзэж байна. За энэ дотор зохион байгуулалтын асуудал гэдэг рүү та бүхнийг юм анхаарал хандуулахыг хүсэж байна. Бүртгэл хяналтын нэгдсэн системийг гэрээгээр технологийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нь зөв үү? Эсвэл энэ байгууллагууд дундаа үйл ажиллагааг хэрэгжүүлдэг нэг байгууллага бүтцийн нэгжтэй өнөөгийнх шиг нэгдсэн системийг ерөнхий прокурорын газар хариуцаад явж байгаа шиг програм хөгжүүлдэг явахад нөгөө л хүний нөөцийн асуудал, боловсон хүчний асуудал, санхүүгийн асуудал хүндэрдэг учраас ийм. За зүгээр санаа болгоо хэлэхэд нүүбийн
үндэстэн дамжсан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн 18 дугаар зүйлд видео бичлэгээр мэдүүлэг авах ажиллагаа тусгагдчихсан байгаа. Тэгэхээр манай улс энэ конвенцэд ямар нэгэн тайлбаргүйгээр нэгдэн орсон улс. Тэгэхээр эндээс харахад видео хэлбэрээр хянан шийдвэрлэх ажиллагаанд хүнийг оролцуулах боломж нь конвенцээр бол нээлттэй үндэсний хууль тогтоомжоор нийцүүлэх хэрэгцээ байна гэсэн үг. За энэ бүгдээс эцсийн дүндээ ямар сайн тал үр дүн бий болох вэ гэхлээр бүх тоо мэдээлэл статистик нэгдсэн нэг системээс гарснараа байгууллага бүрийн тоо мэдээлэл зөрүүтэй байдаг энэ байдал арилна. Улсын хэмжээний нэгдсэн статистик нэг системээс нэг ижил хэмжээ одоо юу гарч гэдэг юм бэ? Ингэж гарч ирэх боломжтой. Энэ статистикийн төв газраар баталгаажиж гадааддаа болон дотооддоо нэгдсэн мэдээллийн статистик тоо үзүүлэлт болж ингэж харагдах юм. Тухайлбал олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагад хүргэгдсэн манай хууль сахиулах болон шүүх засаглал, шүүх эрх мэдэл хамаарах байгууллагуудын гэмт хэрэг зөрчлийн талаарх мэдээлэл тоон статистик үзүүлэлтүүд байгууллага тус бүрээс гарч явснараа зөрүүтэй хүргэгдэж байна. Тэгэхээр олон улсын байгууллагууд Монгол улсад байгаа гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг аль нь үнэн юм бэ гэдгийг гадны байгууллагууд ойлгохгүй. Цагдаагийн байгууллагын тоо нэг өөр, прокурорын байгууллагын тоо нэг өөр, шүүхийн тоо зөвхөн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэдгээрээ бас өөр болоо явчихна. Гэх мэтчлэнгийн. Ингэснээр уялдаа холбоо сайжирна, аюулгүй байдал нь системээр хамгаалагдана. Зардлын давхардал хэмнэгдэх ийм сайн талуудтай байгаа юм аа. За та бүхэнд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.